ажлаа тарчаад тэгээд аавтай дундаа уулзаад хүнсээ авчий гэсэн чинь би буруу буугаад одоо 15 минут алхах газар үлдсэн. Тэгээд автобус сууж ирсэн чинь жоохон төвчрээтэй байгаад байсан чинь ийшээ гайгуул болчих шиг боллоо. Тэгээд нэгэн талхаад эхэлсэн болохоор алхачлаа. Тэгээд өнөөдөр гэхдээ нэг тийм бүх хүнсээ авахгүй зүгээр ойр зүрийн хэрэглээний өндөг талах малах нэг тиймэрхүү юм аавна. Хай. За өнөөдөр би амарч байгаа. Тэгээд амарч байгаа дээр жоохон унтсан чинь бүр сэрвдэггүй. Тэгээ одоо 10 өнгөрч байна. Би 2:30-аас эмнэлэгтээр цаг авсан байгаа. Тэгээ 2 цагийн өмнөөс хоолой саагараа гэсэн болохоор би одоо цайгаа уучаад тэгээд гарахтаа бэлтжиж таарах байхаа нэг цаг гар явж исэн. Тэгээ одоо ямарч исэн цайгаа уучаад гарыг да. Үгүй. Зөвхөн үлсэн дахиагаа жоохон амталж шараад энэ жолхоо жоохон үдийн шараад өгчихтэй. Би 2:30-аас цагтай. Тэгээ одоо 2:10 болж байна. Одоо ер нь бол бараг орох чинь тэгээд хүлээж явахдаа кофе уучих гэсэн данч сүүсүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн. Тэгээ өнөөдөр нэгэнд гарч ирснийх шинжилгээг өгчөөд гадуур кофе уугаа жоохон явд юм уу? Гадаа ер нь нэлээд гоё амар халуун биш, хүйтэн биш гоё юм. Бич бодож юм. Үзүүлчихэд гараад ирлээ. Тэгээд одоо би нэг өмд аммаар байгаа хгүй юу? I think him зуны юугаа гаргачиж тэгээд тийшээ явж үздэг юм уу? Тэгээд хэрвээ өмд нэг юу анцсан байхгүй бол өөр нэг подолох ч юм уу үздэг юм уу гэж бодоод явж байна. Бас яг таалагдах юм байсангүй. Тэгээд одоо хаашаа жоохон явж өөр газруудаар орж үзэх юм уу гэж бодоод явж байна. Шилавч. Өнөөдөр манай зэрлэг бит хоёр хоёулаа амарч таарад. Тэгээд хоёулаа амраагүй, зэрэг амраагүй айгуу удсан. Гээд өнөөдөр жоохон гадуур явах гээд байж байна. Одоо ямар ч гэсэн жоохон дэлгүүрээр явж байгаад. Тэгээд нэг юм мэдчихэд ер нь өнөөдөр дэлгүүрээс төлөвлөлттэй байна.
Сакура харах гээд ирсэн чинь хүмүүс бүр амар их байна. Арай л их хүн байна. 진짜? 근데 코라가 우치에 너 여미 이렇게 없지. 근데 이리 이쪽에 нэг таконы газар үгүй. Тэгээ одоо тийшээ явж гин. Bisa kayo ko. 내려갑니다. Өглөөний мэнд. Өнөөдөр бас миний амралтын өдөр. Өчигдөр манай гиш Монголоос ирээд. Өчигдөр Шоржагдаар ирээд. Тэгээд өчигдөр би тэгэд очиод хоолонд идээд Монголоос ирсэн юм аа. Тэгээ нийлээ орой ирсэн. Тэгээ түрүүн босчоод гэр орноо цэвэрлжээд. Тэгээ өнөөдөр бас нэг кофе захиалчлаа. Кектэй. Тэгээ одоо ирэхээр нь тэрийг идчихээд. Тэгээ би нөгөө хичээлээ хийх ёстой хаа. Тэгээл хичээлээ хийж идэл орой хоолоо хийгээл нэг хэсгээл өнөөдөр дуусах байхаа. Гарын гисэн чинь гадаа уусаа бүрхэг бороотой байдаг болохоор. Тийм байна. Тэгээ кофе ирэхээр уулзъя да. Гадаа бороо орж байгаа болохоор норчж. Why not гэдэг газар би энэ чинээс анхудаа захиалж үзэж байгаа. Тэгээд ийм нэг хоёр. Энийг зүгээр нөгөө захиалгынх нь өн төрөх гээд амсаж үзэх гээд. Амны зугаар арах уу маавна. Бичэн. Жохон жимс ч юм уу. Тэг би бас ажиллатаараа явцсан жоохон. Царай алдсан байна. Нүгэр амаа бодохгүй. Шууд нарны тостайлга. Өглөөний мэд. Би энэ юутай чивч таах шүү. Би сэрээд сая бэлэг авсан. Нэг авсан. Тэгээд яагаад бэлэг авсан бэ гэхээр өнөөдөр миний төрсөн өдрөө дөнгөс сэрчээд байж байна. Амар зэрэг. Тэгээд гяс задлах гад бичлэгээ эхлүүлчлээ. Царай дуусах магадгүй. За. болохоор DJI mini юм байна. DJI mini байна. Энэ хөрхөн цогтэй юм байна. Царайлаг цонхон. Яа. Ингэж онгоогоод USB байна.
Ямар ч юм чихвчний үс байна. Чихвчний микний үс байна. Энэ микний байна. Жижиг. Яна. Энэ жижиг. За тийм дээ болсон. Энэ цонхонд хийдэг хүрх юм байна. Хөрх юм гэрмэт. Энэ болохоор нөгөө сэнэглэх чинь. Бас амар хүрх жижиг. Энэ болохоор яаж вэ? Ийм хүрхэн жижиг ямар хүрх. Би тавьчихдаг. Гарын кис харагдах юм шиг. За тэгээд үсэн. Би үсийг яаж тогтоодгийг ерөөсөө төсөөлдөггүй байсан чинь ийм юмтай юм биш үү? Тэгээд энэ өнгөөрээ ингээд ордог юм бэ. Амар хөрхэн царайлаг. За ингээд бараг ютубер боллоо доо. За ингээд өчигдөр болохоор би нэг юу яана гэж хэлсэн шүү дээ. Дэлгүүрээс жоох юм аавна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд юм авчаад шууд гэртээ ирэл. Тэгэл ер нь бол амарцсан. Амарцсан биш юм байна. Юу би тийм их тунтаагүй. Тэгээд тэд үзээд тэнгисийн ирдээ 24 7 үзээд тэгээ би нэг болж унтсан аахгүй. Тэгээ нөө яалтчгүй иш цэрээд байгаа болохоор иш цэрээ сурцсан. Сая 7 жоохон өнгөрөөс ирсэн. Одоо 8 жоохон өнгөрчин. Сая жоохон юм үзэж уцмацаар оролдож байгаад. Тэгээ өнөөдөр болохоор би хичээлдээ тэгээ орой найзтайгаа уулзсан. Тэгээд угаасаа 8 хүртэл хичээлдээ бараг 9 хүртэл хичээлдээ болохоор өөр юм хийх гэхээр оройт чинь. Тэг өнөөдөр болохоор төрш өдрөөр зүгээр найзтайгаа уулзаад дээр жоохон гадуур явах юм юу вэ? Найзтайгаа уулзаад орой жоохон гадуур явж байгаад ирнэ гэж бодож байгаа. Тэгээ маргааш би бас бүтэн амарна. Маргааш миний 7 хоногийн бүтэн амралтын өдөр. Маргааш бол нэг юм хий гэж бодохгүй байна. Өдөр ажилтаа болохоор. Одоо босоод гэрээ цэвэрлчээд жоохон юм идчихэд. Би ерөөсөн гэрээ цэвэрлээгүй гэрээ цайгаа уух гэхээр амар тухгүй юм аа. Ямар ч юм бүх гэрийнхээ ажлыг дуусгачаад цайгаа ууж тухтаа суух надаа илүү амар байдаг байхгүй. Тэгэхээр одоо ямар ч юм бас гэрээ цэвэрлчээд жоох уугаах юм байгаа тэрийгээ хийчээд тэгингээ цайгаа уугаад тэгээд нэг хичээл дээр илтгэл тавих нэг сэдвээ дуусгаагүй байгаа. Тэрийг газ дуусгаад тэгэл хичээлдээ явъя та. За тэгээд ямар ч юм басцгай. Би жоохон залхуураад нэг талах шараад 2:40 гэтчдөө. Би бүр баларсан. Уг нь амар их тосоод
Хамгийн амжчих юм байна гэж бодсон чинь тэрэндээ бүр тайвширсан амар удаан юмнуудаа игээд тэгээ нөгөө PPT энтрээ дуусгах хэрэгтэй байсан тэрийг бүр амар 50% хийгээ байжсэн чинь гинт хамгийн юмны цагт авахцаад тэгээ би бүр нүур амаач бодаагүй цасандаа ч ороогүй суннаач бэлдэг байсан хгүй тэгж жагаад гинт ухаарад тэгээд газ нөгөө нэг юм угаах хэрэгтэй байсан тэр мэр угаацсан байсан тэр мэрийг гаргаал хувцсанраа өмсөөл тэгэл хичээлээ дуусгаал тэгэл би нүрэ бодож амжаагүй гараад ирсэн. Тэгээд зүгээр суурал тавьсан байгаа. Тэгэд яаж байгаа хичээлээс хоцорхоод тэгээ одоо ямар ч хийсэн арай гайгүй юм шиг байна. Ороод ядаж нэг хүмсхөө бодида. Тэгээ оройны маань хичээл ашгүй зүцлэгдсэн дараа 7 хоног руу дараа 7 хоногт онлайнаар орох хэрэгтэйсэн чи ашгүй. Энэ 7 хоног байхгүй болчлоо. Тэгэхээр найстайгаа хараа иш дуулцахаар болцсон. Тиймэрхүү л энэ да. Я би найстайгаа уулзчихсан. Oh my god. Okay. See you tomorrow. Okay, thank you. See you. Өнгөн ямар энэ өнгөн болохгүй Энэ тийм бодоггүй шүүгээ хараа надад болох. энэ чиний штэ Instagram руу ч ороод бүр чиний зургийг үзсэн. Итвэн өнгөн гарт юм шиг. Монгол телевизэн дээр хэлсэн. 저 지금 제일 저래 공부해서 잠깐 했을 거야. 잘했다. Өнөөдөр амар халуун байсан. Тэгээд одоо л нэг гайгүй сэрүү орж байна. Автобус бүр эсийг асаацсан. Тэгээд сая бүр халууцаад хүү тийм авчаад одоо гэрлүүгээ орж байна. Тэгээд энэ удаагийн бичлэг энд хүрээд дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.